Та бүхний амрыг ирээ Монгол улсад генерал цол олгож гисний 81 жилийн ой хүрээнд Монгол генералын төвх цуврал подкастыг бид бэлтгэн хүргэж байгаа. Өнөөдрийн дугаарт онцгой байдлын ерхий газрын дэв дарга бригадын генерал Намсраа оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За өөрийгөө бидэнд танилцуулаач. За баярлалаа. За миний би ер нь бол хотын онгоо хөвгт Улаанбаатар хотын хуучнаар ажилтны хоёрын буюу одоогийн аав дөрөвд төрж өссөн хөхд. За яг хоо өөрийнхөө мэдээж аав ээжээр л аав маань Завхан аймгийн Баянц сумын хүн, ээж маань Баянгарын Богд сумын хүн. За би бол айлын батхан хүү. За бага насндаа мэдээж Ярамгийн гудамжинд дуулгал дээр сэлж өссөн юм хөхтэй. За 19 настайгаас зэргийн албанд бордож өнөөдрийг хүртэл Монголын төвд дагаар өсөөр явж байна. Цэргийн албанд татагдаж очиод л ерөнхийдөө бол за ингээд Монгол улсынхаа төлөө ажиллаж хөдөлмөрлөе гэд ийм нөхцөл байдал санал бодол төрөв. Эсвэл багаасаа цэргийн хүн болно доо гэд эрэгтэй хүмүүс болгоно нэг тийм бодолтой. Гэтэ цэрэг юм уу цагдаагийн хүн болно гэд таны хувьд ямар байв? За ер нь бол бидний багнаас бол мэдээж маш их мөрөөдлөөр жигүүрсэн багнаас нэг ялангуяа тэрийг баг байхад Монгол хүн сасар ниссэн. Өнгөрөх цагаар тэр юм бас үнгээ шүтдэг юм байла. Үлгэр дуурайл. Би бас эрэгтэй хөвгтэй хөвд ч гэсэн Монгол улсын иргэн хүний хөвд ч гэсэн тэр гөрөх цагаар сасар ниснийг бол маш их талархан хүлээж авч өөрөө бас тийм юм болохыг мөрөөддөг байсан. За тэгээд эцэст нь шүхрийн спортоор хичээлж байгаа. Тэгээд шүхэрчин болсон, шүхэрсантай очруулсан юм төвхтэй. Ерөнхийдөө бол таны мөрөөдөл багада шүхэрчин байсан. Тий би 1983 онд одоо 8-р төгсөөд 9-р ангид ордог жилдээ тухайн үед улсыг Батлан улс нийгмийн шүүгчний курс гэж хичээлдэг байсан. 1993 оны 12 сарын 25-нд одоо анхныхаа шүхрийн буултыг хийж миний шүхэрчин болох зам нэгдсэн. Шүхрийн спорт бас зэрэг цолтой байдаг бах. Таны хувьд ямар цолтой байна вэ? Шүхрийн спорт бол өөрөө бол маш сайхан спорт. Нэгдүгээр энэ спортоор бас нэлээд бас зөрөгтэйч гэж хэлж болно. Эсвэл одоо өөдрөг сэтгэлтэй хүмүүс хичээлдэг юм спорт. Готрон хүн бол нэг хичээлж чадахгүй. За ер нь одоо генералуудын хувьд бол одоо мегмар гэж генерал байгаа. Бас надтай адилхан хүчний тэр тэгнээ ингээд байлдагч байж байгаа бас генерал болсон байдаг. Би бол одоо бас шүхрийн спортоор хичээлж байгаа. Шүхрийн спортын мастер гэдэг анхны шүхрийн спортын мастер генерал ихэд бол буруудахгүй байх. Би бол өөрийнхөө хүнийг сонсоогүй. Тэгээд бол ер нь бол 1983 оноос хойш хичээллээд за мэдээ дундуур нь сургуульд байхдаа бол зүүнийхээ амралтаар ирээл тэмцээн уралдаанд оролцоод шүхрийн буултуудад оролцож явдаг байсан. Тухайн үед бол миний багш бол одоо энэ Монгол Улсын Улаанбаатар гавьяа төмөрчийн Гүндэгмагийн отряд гэж хүн байсан. За тэгээд 1994 онд Монгол Улсын шүхрийн спортын мастер зол цэргийг биелүүлж одоо бас түүгээрээ барахж явлаа. Зэвсэг түвшний Т84 дэх ангид цэргийн алба хаагаад үргэлжлүүлээд тэндээ салааны захирагч хийж хагаад онцгой байдлын ерхий газарлаар шилжиж ажилласан байдаг. Ажилласан байдлын талаар яриач та. За ер нь бас хүний хувь заяа янз бүрийн хэлээр өөрчлөгддөг. Тэрэн дээр шатлан би бас өөрөө бодоогүй байжгаад энэ амлаг газар руу шилжсэн. Ягаад гэвэл 1992 онд би сургууль төгсөж ирээд тухайн үед Монгол Ардын армийн техникийн ингээд одоо салан захирагчаар ажиллаж байсан. За ажиллаж байхдаа бид нар бас 93 оны одоо та бүхэн сонсон баг Марзын онгоцны хөтлөл гэдэг дээр тухайн үед манай анги бас түүний ирэлд явсан. 1993 оны 4 сарын 23-нд алга болоод 5 сарын 15-нд болсон онгоцчтой. Тэр ослын ирэлд бол би бол салаатайгаа бүтэн яваад сүүлд нь тэр онгоцыг илрүүлсний дараа тэр онгоцны ослын аруу шиг ялгах нэг ялангуяа эндээс одоо зогтсон зөвөрлөх цуглуулах ажлыг бол би бол салаатайгаа хамт хийсэн байдгийг төсвчний бүрэлдэхүүнд байхдаа тэгээд тэндээсээ ирээд байж хад бас тухайн үед иргэн хамгаалтын газарт ой хэрэг төмрөөс эсрүүцэх алба гэж байсан. Тэр албаны шүүгчид бол
хуучин цагдаагийн газар харьяа байжгаад одоо иргэн агуулгын газар харьяа очсон. Тэгээд тэнд бас мэрэгжлийн хүн хэрэгтэй байна гэдэг асуудлаар намайг тухай иргэн агуулгын дарга очиж генерал дамжрангой дуудаж уулзаад за тэтгэгчид танд ийм санал тавьж байна. Та ярьж чадах уу? Гэхээр нь чадна ажлыг гэсэн түүхтэй. Анх тавьсан тэр саналаас өнөөдрийг хүртэл онцгой байдлын ерхий газрын дэд дарга хүртэл ажиллаж байна те. Тэр дунд ямар ажил албан үүргүүдийг гүйцэтгэж юу? Бас онцгой байдлын ерхий газрын ажлын онцлогийг та бидэнд хэлж бол. За ерөнхийдөө онцгой байдлын байгууллага бол одоо яг аримтай харьцуулбал бас ондоо л доо. Тэнд маань өдөр бол дайснаа устгах үүрэгтэй бол энэ ч бол одоо ард иргэдээ аврал хамгаалах дайснаа ч гэсэн авах тийм үүрэгтэй юм болон шилдэрсэн. Зүгээр иргэний хамгаалтын газар ирээд миний хувьд нэг талдаа хөлкөн байсан. Яг тэгвэл би түрүү хэлсэн би өөрөө Орсын албаны улсын агаар сан тэдэс сургуульд төгссөн. Энэ сургууль маань дэлхийд байдгүй ганц сургууль. Энэ сургууль маань олон тарлын бэлтгэгийг олгодог. Ялангуяа шүхрээр буух, за хийм хамгаалтын уулнаар хөнөөх зэвсгээс аврах ажиллагаа, химийн мэдлэг олгодог, за инженерийн мэдлэг олгодог, за усанд сэлж шумбуулдаг бүхэл төрлийн одоо тий ажиллагаан суудаг учраас тэр сургууль сурсан зүйл маань иргэний хамгаалтын газар ирээд ажиллахад надад зүг чиг зааж өгчээсаа би энэ дээд бидэхгүй чадахгүй юмсэндээ байхгүй байсан. Ягаад гэвэл мэрэгжлийн сургууль төгссөн байсан учраас шүхрээ мэднэ, усан дор ажиллах, усан шумбах ажлыг мэднэ, аврах ажиллагааны ихэнх хэлбэрэл одоо бас тий усан янз бүрийн цэргийн сургууль заадаг тэр болгон бол байдаг учраас надад төлс иргэн агуулгад ажиллахад нэг төрөлт хэрэг байсан. Тэгээд энэ сургуульд маань заасан бүхэн бол миний ажилд их төхөн болж ирсэн. Тийм учраас бол төрөлтөлгүй ажиллаж ирсэн гэж боддог. Энэ онцлогтой байгууллагад үүрэг гүйцэтгэж байх хугацаанд бас нэлээдгүй олон одоо ерөн хайх аврах ажиллагаанд оролцож байсан баг. Яг миний санаж байгаагаар 2001 онд болсон Ми8 ослын онгоцны талаар та энд одоо нууцаас бусад мэдээллийг өгч болох уу? Тэр үеийн одоо ослын ерөн хайх аврах ажиллагаа гэдэг юм уу? Тэр үеийн болсон үйл явдлын талаар яриад. Та бас надаас тэр онгоцны ослын талаар тодтогч байна. 2001 онд болсон осол Улс аймгийн Малчин суманд бас гэдгийг мэдж байгаа. За ер нь энэний өмнө би бас өөрөө бас 3 удаагийн онгоцны осол дээр ажилласан. Хор шиг найрлах ажиллаар тэр маань би тэр үеэс төсөвчөнд байхдаа 1996 оны 93 оны одоо марцын осол А26 онгоц 8 зорчигчтойгоор сүүцэн онгоцон дээр ажилласан. За сүүлд нь 95 96 онд та нар сонссон баг UR2 онгоцны ослууд гэж тийм ээ. Юуны А24 онгоцны осол өсгөлийн байшинд за бас өсгөлийн UR2-ийн осол ингээд энэ том ослууд дээр бас бичлэг очиж ажиллаж байсан. Өөрөө 2001 онд тэр жил Баруун аймагуд их зуудтай байсан. Тэр зуудын үед бас Монгол улс гадны байгууллагуудад тодорхой хэмжээгээр тусламж хүссэн. Гэтэл бас нэг үндэсний байгууллага бол өөрийн дүрмтэй. Тэгтэл тэр байгууллагын дүрмэнд нь 100 бол одоо тийм ээ гамшигын төвшөнд байх тийм томьёолт нь байдгүй байсан юм байлээ. Тэгээд тухайн үед нь бас Монгол Улсын засгийн газрын тавьсан санал дээр нэгдсэн үндэсний болгон ажиллаад за ер нь энэ 100 гэдэг бол одоо Монголын хувьд бол гамшиг муу юм байна нэг тодорхой болохоор тэндээс ажлын хэсэг ирээд тэгээд тэр ажлын хэсэгт нь одоо тухайн хурлын гишүүн утган билггүй. За иргэн агуулгын газраас манай дэдэрх байсан тоогоогой. Тэгээ миний би тэгээд бас одоо нэгдсэн үндэсний байгууллагын тодорхой хүмүүс Монгол ажилладаг нэгдсэн үндэсний байгууллагын хүмүүс оролцоод тэр баруун аймагуд ажилласан. Энэ ажлыг хийгээд буцаж явах замдаа одоо Улс аймгийн Малчин сумын тухайн осол төрцөө. Тэгээд осол бол амьсгийн асуудал маш тэргүй хугацаанд болдог онгоцны ослын явж байсан хамт үлдсэн. Тэгээд тэрнээс хойш одоо бас 24 жил болж хойд тэгээд бурхан болцсон бол одоо өнөөдөр марцсан байсан бох яварсан. Тэгээд албандаа өнөж байсных их за дээрнээс хамж явсан нөхдүүдтэй өргөж одоо буюу үлдэж гашуудж явдаг. Тэр манаас тэгэхээр одоо золгүй өслөөр тэнгэр тальсан.
Та Монгол улсын 225 дахь генерал, онцгой эдийн ерхий газрын 7 дахь генерал шүү дээ тий. Генерал цол гэдэг бол бас нилээдгүй хүндтэй. Их хувь заяаны цол гэж бас хүмүүс ярьдаг шүү дээ тий. За энэ онцгой байдлын ерхий газарт онцгой байдлын байгууллагт зэвсэг түвшнээс ажлын гараагаа эхлээд энэ эрхэм хүндтэй цолыг хүртэж байсан үеийн мэдрэмжийг та бидэнд хаваалцаач. Тий, генералаас бол хувь заяаны цол гэж ярьдаг. Тэрийг үнэн гэж итгэж байгаа. Ягаад гэвэл тэр генерал цолыг цол бол миний хувьд тэргийн хүний хувьд бол эрхэмдээд хамгийн өндөр цол. Энэс цаашаа бол тийм ээ юм байхгүй гэдэг шиг. Үнэхээр өндөр цол энэ цолыг авах тэрмэгч бол хамгийн сайхан. За миний бие бас энэ онцгой байдлын байгууллагын дараагаар 2 удаа төлөгдсөн. Урд нь бол бас 2007 оноос 13 онд энэ албан шулыг хасчаасан. Тэгтээ бол комиссар цолтой байсан. Цагтаагийн байгууллагын цолтой байсан тийм ээ. Энэ цол маань бол Монгол Улсын шадар сайд гэдэг цол байсан. За өнөөдрийн энэ генерал цол бол Монгол Улсын ерөнхийлөгчөөс хүртээдэг цол. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгчөөс энэ цолыг авч явахын мөчтөө юугаар бардан байсан бэ гэвэл үнэхээр л үди 1986 оноос хойш төрийн зэргийн бороо дөнж өсний маань шагналын байна. Дотроо барилж ирсэн, төрүүлсэн аав ээжтэй барилж байсан мэдээж энэ цолыг хүртээсэн Монгол Улсын ерөнхийлөгчдөө талархаж байсан. Тэгээд өдний хүртэл надтай хамт байсан гэр бүл хамталж ирсэн дайчин нөхөдтэй бас талархаж байсан. Мэдээж энэ цолыг би авахд би биш миний гэр бүл надтай хамт албаж байсан аврагчид, шүхүрчид, гас нөхөд бүгд л барилж ирсэн. Тэр хүмүүсийнхаа барилж байгаад би бол бүр их баярлж байсан. Ягаад гэвэл бас хөлөөн зөвшөөрөгч авлаа даа гэж дотроо бодож байсан. За ер нь бол яг мөрцөө зөв хөдөлмжүүд арай гайгүй тайвшрах мэдрэмж. Яг Монгол Улсын ерөнхийлөгчийн таван газраас яг мэдгэдэггүй хамгийн турган мэдрэмж. Хоолой зангираад сонь болд юм лээ. Тэгээд ихтэй хэлсэн маань бас өчигдөггүй үйлсэн бас гэр бүлийн хүн хүлээд юм билээ бас. Таны ажлын жанжин шугам, ажилдаа баримталдаг зарчим юу вэ? Би ерөөсөө зөв зөөлөн буруу татдаг байл гэж боддیں۔ Би төрийн хүн учраас төрийн нэрийн өмнөөс би хадгалах хэрэгтэй. Гэхдээ бол зөв юмд нь маш зөөлөн бай. Бурууд нь маш хатуу байл гэж зарчим болж өгдөг та. Энэ яг цаг үед залуу алба хаагч нарт хандаж юу гэж хэлэх вэ? Бас алба хаагч гэлтгүй ерөн залуучуудад хандаж та өөрийнхөө алтан сургаалыг хайрлаа. Тий, би бол одоо өнөөдрийн энэ төвшөнд хүрсний хамгийн том юм бол би бол альва юм тууштай байсан гэж боддог. Одоо мэдээж л одоо намайг залуу байхад янз бүрийн саналууд авчирдаг л байсан. Бизнес руу орох, өөр албанд очих шилд одоо тохойд байсан цол хэрэгнээс дээгүүр юмд очихтэй тийм залууд ирдэг л байсан. Би зүгээр тэр болгонд ээжийнхаа хэлцүүгийг бодоод туушаал явсан. Тийм учраас залуучууд минь альва юм тууштай байгаараа. Хүн альва юм тууштай байвал өнөөдөр чи жоох бүтлэн муутай байж болно. Маргааш чи бүтэлтэй болно. Дандаа урагшаа харж тэгээд хамт олноор өөрийгөө бүрдүүлж бусдад тустай яваарай л гэж хэлмээр. Энэ жил Монгол улсад генерал цол олгож эхэлсний 81 жилийн удахгүй тохиох гэж байна. Нийт генералуудаа, залуу офицеруудаа, за төрүүч байлдагчийн халаанд генералын мөрц бий гэж бас ярьдаг шүү дээ. Тэдгээр хүмүүст хандаж та мэдчилгээ дэвшүүлвэл. За баярлалаа. За Монгол улсад генерал цол олгосны 81 жил тохиож байна. Би бас Монгол улсад генерал цол үсэд одоо 80 жилийнхэн өдөр генерал цол болсон генерал хүн нэг бэлгшээдэг. За ерөнхийдөө бол одоо өнөөдрийн албаж байгаа генералуудаа эрүүл их байж тийм ээ өөрсдийн сурсан мэдсэн төрөв чадвараа залуучуудаа өвлүүлж байх тийм үүрэгтэй энийг бас маш сайн биелүүлэх гэж хүсдэг. За залуу үе маань бас ирээдүйдээ сэтгэлтэй урдаа тавьсан өөрхийг чанд биелүүлдэг, бусдыг хүндэлдэг тийм сайхан офицерууд байх ёстой. Зэ нэгэн цагт танд ч гэсэн бас генерал болох боломжийг гэдгийг санаж бусдыгээ дэмжиж өөрийгөө бас ёс зүй сахлагаад ур чадвараа дэвшүүлэх төр хичээж ажиллах зүйтэй гэж үзэж байна. Ингээд нийт
генералуудаа, офицеруудаа, байлдагч нартай Монгол улсад генерал төлөвсний 81 жил байрын мэндийг хүрхийг хүсэж байна. Байлдагчийн Арманд генералын богоон байдаг гэдгийг баталсан хүний хувьд та бүхэндээ генерал болох хэлэлт шүлье. Урилгыг минь хүлээж авч ярилцсан танд маш их баярлалаа. Баярлалаа.